За ингээд өнөөдрийн лаб дээр хэдүүлээ light cell-ийг ашиглаад үзсэн. Өмнөх лаб дээр хэдүүлээ болохоор өөрсдийн гэсэн ES2-ыг асаагаад дотор нь инжиг суулгаж байсан тийм үү. За тэгвэл тэрнтэй адилхан баг үйлдэлийг light cell дээр хийдэг байгаа. Энэ маань гэхдээ бүх үйлдэлийг автоматжуулсан те бидний өмнөөс хийгээд өгчдөг хэлбэр болгоцсон байгаа гэсэн үг. За шинээр юм үсгэцгээе. За энийг хэдүүлээ устгачаа. За хэдүүлээ Linux instance сонгоё. За дотроо WordPress суулгацсан. Эндээс юугаж сонгож болно. Хөтлөгөөд WordPress-ийг сонгочихъя. За илүү дутуу зүйл хийхгүйгээр за хамгийн амтхан $3.5 инстансыг асаацгаая. За нэр нь болохоор WordPress 1 гэдэг. За key value-д өгөхгүйгээр шууд асаачих. Тэгэхээр бидний өмнө анх үсгэжсэн VPC үүсгэх, subnet үүсгэх, тэрэн дотроо EC2-ыг асаах, хаана асаах, ямар юм асаах гэдэг үйлдэлүүдийг бүгдийг хийгээд өгч байгаа гэсэн. Ерөөсөө л нэг тавчтараад ийм сонголттой дотроо дээрэс нь WordPress суудсан гэсэн үг. Тийм байдлаар хэлбэршүүлчихэж байгаа. За ингээд манай instance маань running state болсон байна. Хүсэх юм бол хэдүүлээ эндээс шууд instance руу холбогдох боломжтой. Түрүүчийг EC2 руу холбогдож байгаатай яг адилхан гэсэн үг. Ороод ирсэн байна те. Vietnam-игээд манай энэ local IP, private IP нь харагдаж байна. За үүнээс гадна бидний энэ асаасан instance маань өөрөө WordPress суусан учраас энэ IP дээр WordPress ажилласан байх хэрэгтэй. За ингээд хамгийн ихний темплейт маань ассан байна те. Эсвэл бид нар одоо энэ логоо орж аваад өөрсдийнхөө тохиргоог хийгээд WordPress-ийнхаа DMS үлээд илүү тустай юмнууд хийх боломжтой гэсэн үг. За ингээд light cell маань болохоор бүх юмыг бэлдсэн, менежмент их зориулсан илүү хэлбэр болгоод өгсөн байгаа. Эндээс бид нэр storage, metrics, networking гэдэг static IP өгөх, domain name холбох, snapshot хийх гэдэг бүх үйлдэлүүдийг хийж болдог байгаа.